Ясно, следующий день. Хүүхэд насны хамгийн дурсамжтай он жилүүдийн нэгийг хамтдаа туулж шинэ алхмын өмнө ирсэн та бүхэндээ цаашдаа сурлаг, спорт бүх зүйлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Хүүхэд насны хамгийн дурсамжтай он жилүүдийг хамтдаа өнгөрүүлж хамтдаа туулж шинэ алхмын өмнө ирсэн та бүхэндээ дахин баярыг хүргье. Та бүхэндээ эрдмийн их өргөөнд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөж өнөөдрийн үйл ажиллагаа нээснэл мэдэгдэе. За одоо ингээд бүгдээ хоолыг эцгээгээ дуусчих шиг байна. За тэнгүүлээ одоо ийм гоё газарт оруулж байгаа эхлээд юуны түрүүнд гэртээ харьцаагаад аав ээжтэй баярснаг илэрхийлье гэж хүсэж байна. За тэнгүүлээ одоо 1-р багаас эхлээд 5-р баг хүртэл ингээд 5 мэдлэгээ ингээд дараалал оруулчих. За тэрний дараа нь тэгээд нэг юм бяцхан тоглоом маяг нэг хэдийн байгаа зөв ганц хоёр юм. Тэрийг тэгээд явуулаад аалтай ажилланд орондоо. За энэ үйл ажиллагаа маань одоо 2 цаг болж байна. Тэгэхээр 2 цагийн хугацаа байгаа учраас ер нь юмнуудаа шахах төлөвтэй байгаа. За тэгээ та ихдээ хоолоо сайхан тайван идэж чагаад мэдлэгээндээ орё. 1-р багаас эхлэн гэж хэлье. Take me
мэдлэгийг хүргэж байна. Үнэн сэтгэлийг хайж нүцгэн хүсэл чиний хомоослаа би нэшрэн доход би түүний нүднээс хай ихэл мэдэрнэ би чамайг үсхүү чи намайг үсхүү нүдэн хоо Чэдэж байх уу түүний бодлыг уншвуу Сай отбин чигтон Мянган цэцгэн донор Хэцар биодон марзэр Хэмжээс ихэр түзэн нэсэг шиг Хариг би хүсч ихтэй чараа чиний өмнөсөн Цаг хугацааны загшин тас бараа би хоёр тэрэн харигна дөрөв хэрэг чилхүү Монголын сурагчдын холбооноос одоо шилдэг төгсөгч нарт зориулаад шагнал гардуулах болсон байна. За одоо шагнал авах төгсөгчдийг зарлах чинь та бүхэн сонирхно уу? За нийслэлийн ерөнхий боловсролын 75 дугаар сургуулийн 9 ангийн сурагч Дэлгэр Наран танаа Монгол улсын өндөр болон бүр сурагчдын нэрийн өгнөөс анги хамт олноо сурлах хөтөлбөр авьяас чадвараараа манлайлан суралцж гаргасан амжилтыг өндрөө үнэлж Монголын ерөнхий боловсролын дунд сургуулийн багш нарын холбооны дээд шагнал шилдэг төгсөгч алтан медаль олгов. Тэргүүн Бакуй гэсэн. За Дэлгэр Наранда баяр хүргэе. За шагнал асуух хүмүүс огсож байгаа. За дараагийн шилдэг төгсөгчөөр 75 дугаар сургуулийн 9 ангийн сурагч Яах Хүстэн. Монгол улсын өндөр боловсролын сурагчдын нэрийн өгнөөс анги хамт олноо сурлах хөтөлбөр авьяас чадвараа манлайлан суралцж гаргасан амжилтыг өндрөө үнэлж Монголын ерөнхий боловсролын дунд сургуулиудын багш нарын холбооны дээд шагнал шилдэг төгсөгч алтан медаль олгов. Тэргүүн Бакуй. За дараагийн шилдэг төгсөгчөөр 9 ангийн сурагч Хэ Ингүүжин. Монгол улсын өндөр боловсролын сурагчдын нэрийн өгнөөс анги хамт олон сурлах хөтөлбөр авьяас чадвараараа манлайлан суралцж гаргасан амжилтыг өндрөө үнэлж Монголын ерөнхий боловсролын дунд сургуулиудын багш нарын холбооны дээд шагнал шилдэг төгсөгч алтан медаль олгов. Тэргүүн Бакуй. За дараагийн шилдэг төгсөгчөөр 9 ангийн сурагч Чэ Чингүн. Монгол улсын өндөр боловсролын сурагчдын нэрийн өгнөөс анги хамт олон сурлах хөтөлбөр авьяас чадвараараа манлайлан суралцж гаргасан амжилтыг өндрөө үнэлж Монголын ерөнхий боловсролын дунд сургуулиудын багш нарын холбооны дээд шагнал шилдэг төгсөгч алтан медаль олгов. Тэргүүн Бакуй. За дараагийн шилдэг төгсөгчөөр 9 ангийн сурагч энэ Алтан Сондөр. Монгол улсын өндөр боловсролын сурагчдын нэрийн өгнөөс анги хамт
олноос хурлах хөтөлбөр оюун чадвараараа манлайлалд суралцаж, агсан амжилтыг өндрөөр үнэлж, Монголын ерөнхий боловсролын дунд сургуулиудын багш нарын холбооны дээд шагнал шилдэг төгсөгч алтан медаль авах. Тэргүүн Батбаяр. За шилдэг төгсөгчөөр шалгасан 5 сураг найзуудтай баяр хүргэе. За дараагийн шагнал бол спортлог сурагч гэсэн шагнал байна. За нийслэлийн ерөнхий боловсролын 75 дугаар сургуулийн 9 ангийн сурагч Т. Золзая тана. Анги хамт олноор хошуурчлан спортын төрөлд гаргасан амжилтыг өндрөөр үнэлж, Монголын ерөнхий боловсролын дунд сургуулиудын багш нарын холбооны дээд шагнал спортлог сурагч алтан медаль олгов. За дараагийн спортлог сурагч. Дараагийн шагнал. За дараагийн спортлог сурагчаар 9 ангийн сурагч энэ хүслэн тана. Анги хамт олноор хошуурчлан спортын төрөлд гаргасан амжилтыг өндрөөр үнэлж, Монголын ерөнхий боловсролын дунд сургуулиудын багш нарын холбооны дээд шагнал спортлог сурагч алтан медаль олгов. За хоёр сурагч спортлог сурагч болж байгаа юм байна. За дараагийн шагнал бол тэргүүний сурагч гэсэн алтан медаль байна. За тэргүүний сурагчаар нийслэлийн ерөнхий боловсролын 75 дугаар сургуулийн 9 ангийн сурагч Ж. Анхтан тана. Анги хамт хошуурчлан магад амжилтаараа тэргүүлсэн тул Монголын ерөнхий боловсролын дунд сургуулиудын багш нарын холбооны дээд шагнал тэргүүний сурагч алтан медаль олгов. Тэргүүн Батбаяр. За анхлт маань нийслэлийн түүхийн олимпиадад тэргүүн байр эзэлж, улсын олимпиадад сургуулиа төлөөлөн явсан учраас 75 дугаар сургуулийн захиргаанаас 50,000 төгрөгийн шагналыг гардуулж байгаа юм шүү. Анхлтаа баяр хүргэе. Сургуулийн захиргаанаас 50,000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнасан байна. За дараагийн шагнал бол оюунлаг сурагч гэж шагнал байна. Нийслэлийн ерөнхий боловсролын 75 дугаар сургуулийн 9 ангийн сурагч Э. Бэлгүн төгс таныг сэтгэн болох бүтээгч хэлбэрээр хөгжүүлж, оюуны өндөр амжилт гарган хамт олонноо удирдан манлайлсан тул Монголын сурагчдын холбооны дээд шагнал оюун төлөв сурагчаар алтан медаль олгов. Монголын сурагчдын холбоо гэсэн. За баяр хүргэе манай. За одоо нэг шагнал үлдсэн байна. Энэ бол Монголын сурагчдын холбооны дээд шагнал юм байна. За нийслэлийн ерөнхий боловсролын 75 дугаар сургуулийн 9 ангийн сурагч Шин Саран таныг сурлага нийгмийн идэвх санаачлагаараа хамт олонноо удирдан манлайлсан тул Монголын сурагчдын холбооны дээд шагнал Эрдэм оюун алтан медаль олгов. Монголын сурагчдын холбоо. За шилдэг төгсөгч шагнал авсан хүүхдүүдтэй баяр хүргэе. Найзуудаа баяр хүргэе. За шилдэгүүд маань багштайгаа зураг авахлаарай. Амжилтаа илүү их баттгах, илүү их амжилт гаргаж, анги хамт олонноо удирдан манлайлсан улам мундаг хүүхдүүд болоорой. Баяр хүргэе хүүхдүүдээ. Багштай одоо энэ хүнд үе Бадармаа агшид явснаас хойш өөрөө ангитаасан ангитай байж давхар ингээд төгсөх анги хүлээн аваад цаарлахгүй чин сэтгэлээсээ хүүхдүүдтэй хандаж байгаад маш их баярлаж талархаж байгааг нийт хүүхдүүдийнхээ өмнөөс эцэг эхчүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Багштай баяр хүргэе манайх ард жаргал эрүүл их сайн бүхнийг хүсэлтэй. За баярлалаа. За одоо ингээд нэг сюрприз бичлэг байгаа манайхаа. Дэлгэц рүү анхаарлаа хандуулаарай. Та бүхэнд нэг сүр аваад байжээ. Өөртөө болсон эцэгчүүдтэй ирмийн баярын хүргэе. Хамтдаа сөд боловсролыг маш амжилттай эзэм шийдвэрлүүлээ. 4 жилийн хугацаанд Монголд олон сайхан төрсөн живтэйсэн байна. Шинэ хүүхдүүдээс анхаарал архив зургуудаа үзээд энэ талаас нь бүгд зөндөө тохиолдчихэ. Тэгээд өнөөдөр хүүхдүүд
Тэгээд боломоо шиг урьсан боловч хүүхэд нь арай бага байгаа. Тэгээд салхинд агаарт байгаа учраас хотод нөгөө вакцин хийх гэх төр ирэх зурна. We don't talk anymore. We don't talk anymore. We don't talk anymore like we used to do. We don't talk anymore. What's it all for? Oh, we don't talk anymore like we used to do. I just want you something you've been looking for. I wish I would know about me. Singing down the road, I'm still loving. Why can't move on? Just the way you did so easily. I'm holding. I know what is you want tonight. This feeling is so right. We have it before. I overdose. I can't shut my brain. Ooh, it's not the same. We don't talk anymore. We don't talk anymore. We don't talk anymore like we used to do. We don't talk anymore. What's this all for? Ooh, we don't talk anymore like we used to do. Жохон наашаа дүү. Царайгаа гэрэл. Ей. Секусын тэрэж намайг асахад хоо Сэмидюстон цос асан тэрацгэрэ Чинамай моротас мүдös шүгриган кусын мудори усын гэнба Удивэ чиний нүдэри эдэрдиган утэр асан кусын I'm
Гэр тайз руу гарахгүй доошоо буугараа. За хэдүүлээ түрүү манай анхлан дээрсэн те бид нар нэг тийм чухал циклийг даваад гарлаа. Одоо хэдүүлээ ахлах ангийн хүүхдүүд болсон. Одоо бидний зорилго нөхөрлөл, амьдралын тухай утга учир бүх зүйл өөр болж эхэлнэ. Хэдүүлээ ингээд төлөвшгөөд явж байгаа тийм ээ. Зөв буруу ойлгоод зарим нэг зүйлүүдийн учир шалтгааныг ойлгоод өөртөө бодож исэн зарим нэг зүйл маань бурууч байсан юм шиг, зөвч байсан юм шиг яг эргэцүүлгийн үе рүү явж байна. Тэгэхээр яг энэтэй холбоотой зорилго нь нэмдэ их төстэй тоглоом тоглох гэж байна. Хүүхдүүдээ ирж үү? Сонсож байна уу? Заавар өгөх гэж шүү. За ихлээр хүүхдүүдийг 2-2-оор нь болгох шаардлагатай байгаа учраас автоматик бол хоёулаа. За хоёулаа бараад авсан уу? Ганцаараа уулзсан хүүхд байна уу? Ганцаараа уулзсан хүүхд байна уу? Ганцаараа уулзсан хүүхд байв? Арх хоёрлуугаар зогсож. Яг гурлаа болно гэсэн. За нэг юм дөрөв үе шаттай тоглоом болно заа юу. Энэ дандаа ярилцах болно. Гэхдээ 1 минутын хугацаа өгнө. За эхний үе шат болохоор та хоёр партнерууд болсон байгаа тийм. Партнерууд бие биендээ хамгийн хөөрхөн зан чанар, хамгийн хөөрхөн дүр төрх тэрийг нь ярьж өгнө. За байж байгаараа болоогүй. Тэгэхдээ чи зүгээр л хөөрхөнөдөө гоё нүдтэй гэхээсээ илүү үйлдэлт чилсэн. Тэр үед хүслэн хин бэ? Явж байгаа тэгсэн чинь ангийн зав ингэж ярина. Одоо бид хоёр ингэж юу болоо гэхэд хинэ найзаа анхлантаа чиний яг тэр тэмцээн дээр тэгж гаргасан үйлдэл чинь надад маш гоё кул санагдсан. Яг үйлдэлтэй факттай ярих шүү заяа. За ингээд 1 минутын ярилцлага хий. Зөвхөн партнерууд хоорондоо ярина. Одоо ангийн хүүхдүүд юм чинь хоорондоо ярих гэсэн. Гурлаа болохоор тойрол ярьчихна. За яг үнэ сэтгэлээсээ ярина шүү. За 1 минутын хугацаанд ярих гэхээр яг чухал юм ярина шүү. Яг үйлдэлтэй ярина шүү манайхаа. Найзаа. Хэдүүлээ одоо магтаж сурах хэрэгтэй тийм ээ. Би биндээ гоё урам өгөх хэрэгтэй. Ярилцж байгаа үгүй дээ. Ярилцаар байгаа ярилцаар. Сууж болно. Маш гоё сэтгэлийн үг яриа шүү. Маазахгүй шүү. Бүгд дараа маазардаг тийм. Яг сэтгэлийн үг яриа. Маазахгүй. За, буцаад дуустал яриарай. Үнийг магтахад одоо ямар сайхан байдаг юм бэ тийм. Магтаад байгаарай. Найзуудаа тийш өөр шүү. Гоё шүү. Магтаарай. За ер нь яриад дууссан уу? 2 минутын хугацаа өнгөрсөн байна. За яриад дууссан уу? Дууссан. За баярлалаа. Найзуудтай гоё урам өгсөн, тэг хөөрхөн, гоё, надад таалагдсан шүү гэдэг зам чанарыг ингэж хийж сурах хэрэгтэй бид нар. Одоо ахлах ангийн хүүхдүүд болсон. За дараагийн үе шат болохоор анги хамгаалсан дотроо юм уу те? Зөвхөн тэр партнертай ч юм уу?
Тэгэхэд би найзаагаа гомдоос юм шиг надад одоо санагддаг аа. Тийм болохоор уучлаарай гэж хэлнэ. Гэхдээ өөрийнхөө үйлдэл ярина. Одоо ялгаатай шүү манайхаа. Өөрийнхөө үйлдэл. Би нэг ангиараа тэгж явахдаа нэг тэгсэн үү? Тэгэхэд та хэдэд эвгүй санагдсан болов уу гэж би дараа нь боддог. Би тэрэндээ уучлахгүймээр санагддаг гэх. Эсвэл найзаа би чамд тэгэхэд нэг тэгсэн билүү? Тэгэхэд чи гомдсон уу? Би чамд гомдоос юм шиг надад санагддаг. Намайг уучлаарай гэд ярина. Харилцсан шүү. За одоо дахиад 2 минут. За партнер сольж болох юм байна. Анхаалан уучлалт гуйхыг хүсэж байгаа найз дээрээ очоод бас уучлалт гуйж байгаа асуудал байна шүү. Тэгэж болно. Манайхан тэгэж болно. Уучлалт гуйх хэрэгтэй найз байгаа бол энэ завшааныг ашиглаад уучлалт гуйгаад аваарай. За 2 нэшт тийм юм хүүхдүүдээ. За уучлалт гуйгаад агаарай. Уучлалт гуйгаарай. За ярина хүүхдүүдээ. Ярина. Ярина мөрөдлөө ярина штэ. Зорилгоо яг л тийм хүн болно. Би яг тийм баймаар тийм зүйл хийж юмар байна гэж ярина. Одоо хүүхдүүд минь аягүй хөртнө ярилцж байна. Баяа. За ярилцсан дуусна хүүхдүүдээ. Холуур явахгүй шүү манайхаа. Тоглоом дуусаагүй байна. За дараагийн үе шатыг эхлүүлье. За охтууд ярьж дуусгаарай. За яриг дуусгаарай. За сүүлийн үе шат. Одоо маш сайн найз дээр очиод заяа. Бести дээр очиод. Эсвэл өнөөдөр аягүй сэтгэл хөдлөс учраас бүх найз дээр очиод ч юм уу. Чи сэтгэлийн өөртөө хүсдэг бүх сайн сайхан бүхнээ хийлгэн. Заяа, ерөөл шиг. Би нэс тэгж жаргаж яваарай. Ирээдүйд тийм гоё болоорой. Зорилготой хүрээрэй гэж ерөн. За. Бести дээр очиж болох бүх найзуудтай гоё ерөөгөөрэй. За гоё ярилцаарай манайхаа. Вау, ямар гоё юм бэ гэдэг. Өнөөдөр ямар гоё. За гоё ерөөгөөрэй. Ангийнхаа найзуудын чи сэтгэлээсээ сайхан байгаасаа гэж хүсэрэй. За ерөөл хэлээрээ бүх хүмүүс ерөөл хэлээрээ тийм гоё болоорой. Ийм гоё
I love you, teacher.